Сүүлийн үед дулааны шугам дарж ирсэн болон газрын маргаантай барилгууд байгаа. Энэ нь анхнаасаа барилга барих зөвшөөрлийг олгосон байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой юм а. Зайсан орчмын барилга болон Баян зүрх дүүрэг буюу 11, 12, 13, 15 болон 16 дугаар хорооллын барилгуудыг дулааны шугам барьсан барилгууд гэж байгаа. Энэ нь дулаан хангамж тоглолтоос сэргийлэх өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дээрх чиглэл дулааны техникийн нөхцөл алгалтыг төр зогсоогоод байгаатай холбоотой юм байна. Энэ зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын талаар нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын дарга ярихтаа. За энэ тал дээр бол дулааны шугам сүлжээ өөрөө техник нөхцөл өгдөг байгууллага. За нэг одоо зөвшөөрлийн нэгийг өгдөг гэсэн үг. Энэ тал дээр бол дулааны шугам сүлжээ бас өөрсдөө бас энэ дээр одоо анхаарал хандуулж ажиллах ёстой. За холбогдох байгууллагууд болон дулааны шугам сүлжээ, инженерийн байгууламжийн хэлцгээд шугам сүлжээний ажилтны байгууллагуудаас манайд бол гомдол ирдэг. За энэ гомдол болгоны дагуу бид нар очиж хэн шалгалтын ажлыг бол хийгээ явж байна. Энэ дээр бол ерөнхийдөө бол том хэмжээний орон сууцны барилгууд бол ховор. За зүгээр жижиг 2 давхар, 1 давхар тэр үйлчлэгээний барилга мөн конторын барилгууд гэсэн ийм барилгууд байдаг. Энэ барилгуудыг бол одоо эцсийн байдлаар яаж шийдвэрлэхийг одоо шийдвэр гаргах төвшөндөө шийдэх. Иргэдэд дулаанаар хангах боломжгүй барилгуудын жагсаалтыг эх 7 хоногт наривчлан танилцуулна. Нийслэлийн засаг даргын зөвшөөрлгүй ихсэн барилгуудыг дулаан цахилгаанаар хангах хувь байх тухай захирамжийн дагуу дулааны холболтын зөвшөөрлгүй барилга орон сууц худалдан авах болон захиалга хийж хохирохгүй байхыг холбогдох байгууллагуудад сэрэмжлүүллээ.